Тулгаа Атханана. манай Art and Soul event-ийн маань хамгийн ихний үйл ажиллагаа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Хизээ. За манай үйл ажиллагаа маань 7 сарын 14-ний өдөр 3 цагаас 7 цагийн хооронд үргэлжлэх байгаа. Хэдэн төгрөгийн үнэтэй? Ерөнхийдөө бол үйл ажиллагаа маань болохоор 19 евро 90 центний үнэтэй байгаа. Тэгээд энэ дотор маань уух юм нэг удаагийн уух юм маань багцсан байгаа. Тэгвэл би ямар нэгэн харандаа, цаас, биер, будаг бэлдэх ёстой юу? Бүх зүйл маань үнэндээ орсон байгаа. Та ер нь зөвхөн өөрийгөө л аваад ирэхэд болно гэсэн үг. Хаяг нь хаа? Хаяг нь болохоор Карл Поппер Штрассе 22,100. Тэгээд би Артгаарч байгаа юм шүү дээ. Тэгэхээр Hauptbahnhof-ийн арх юм гэсэн үг. Тийм. Hauptbahnhof дээр буух юм бол 10 минут талхаад орчин. Хэрвээ та Straßenbahn D-гээр ирэх юм бол Straßenbahn D-гийн эцсийн буудлаагаа тэгээ бүр яг эцсийн буудлаар буухад та яг үүлэн дээр нь бурна гэсэн байгаа. Окей. За тэгэхээр бүгдээрээ бид хоёрын хамгийн анхны зохион байгуулж байгаа ивент дээр 7 сарын 14-нд уулзъя. Бид сайн уу гэнэ л та. За. Манай хаан их болт шүү. Сайн уу? Хай. За. Болоогүй юм. Oh my god. Хай. Та нар яг одоо бид хоёрыг юу хийж юм гэж бодож байна? Хэлэхлээ дөө. Хэлчихгүй юм уу? Чи та тэгээд яг надаараа хийхэлцээ би юм дугаар чи шиг. Тэгээд За ёо. Хай манай хаан. Хай. За та бид хоёр. За би хэлээ за. Хай. Та нар бид хоёрыг юу хийж гэнэ гэж бодож байна? Санаа байна уу? За тэгэхээр бид хоёрын энд ингээд нэг ивент одоо нэг зохион байгуулъя гэж яриад өөрсдийнхөө одоо хоббиг өргөжүүлээд ингээд бөөнөр хамт олоолаа ингээд танилгаа хүрээд нэмээд дээрэс нь хүмүүст бас ингээд шинэ мэдрэмж, мэдлэг олгоё гэсэн зорилттойгоор одоо нэг юм Art and Soul гэдэг тийм ивент зохиох орсож байна. За яг энэ хүү үйл ажиллагаа маань яг юунаас эхэлж үзсэн бэ гэхээр бид хоёр бүтэнсэ өдөр болгон ерөнхийдөө бол өөрсөндөө цаг гаргая. Ингээ ажил амьдрал гэл ингээ сургууль хичээл ном гэл амар стресстэй ингээ яваад ижидэл ингээд нэг юм өөрсөндөө зориулах цаг дотоодоо сонсох гэх юм уу нэг тийм 50 цаг бид нарт юу нэг амьд одоо орчин үеийн завгүй амьдрал хэрэгтэй юм байна гэж бодсон үднээс бид хоёр эхлээд хувь дээр туршиж үзсэн. Бүтэнсэ өдөр бид хоёр окей бүтэнсэ өдөр хоёулаа ингээд дуртай юмаа хий. Тэр нь бид хоёрын хувьд бол зурх байсан. За тэгээ бид хоёр зураад нэг ингээ хэдэн 7 хоног явхад болохоор ингээ амар гоё чийл болоод амраад тэгээ зурх гэдэг тэр цаг бол өөрөө амар тийм тайван чимээгүй цаг байдаг. Тэгээ тэр цагийг хийж байхад нэг төрлийн бас өөр төрлийн бясалгал болж өгдөг л дөө. Тэгээд бид хоёр энийгээ хийж үзсэн чинь үнэхээр гоё үр нөлөөтэй байсан тэгээ амар хаппи байсан тэгээ гоё орчинтай гоё газар суух бол үнэхээр гоё байдаг. Тэгээд бүтэнсэ өдөр нэг 2-3 цагийн энэ хүү үйл ажиллагаанд бид хоёр зарцуулдаг байгаа. За тэгээд энийгээ үйл ажиллагаагаа хийж байсны дараа бид хоёр юу гэж бодсон бэ гэхлээр яагаад бид хоёр ингээд мөрөөдсөн тий. Тийм мөрөөдсөн. Тэгээд хэлээ цааргүй мөрөөдөөд бэлтрүүл
Ер нь бол тэгээд тэр дундаас окей ингээд юу боломжтой одоо юунаас хоёлаа эхэлэх үү гэдэг ингээд таагүй лист гаргаад бүгдийг нь бичсэн. Тэгээд тийм тэгээд хамгийн хамгийн гол нь болохоор бид хоёр бас өөрсөндөө бас нэг юм хийхийг сорхыг хүссэн юу байсан бэ гэхээр бид хоёр шин танилын өрөөтэй болмоор байна. Одоо яг ингээд гадаадд байгаа монголчуудад ингээд харах юм бол яг нэг цирклтэй тий ингээд нэг ажлынхаа эсвэл хичээлийнхаа нэг юм хүмүүстэй л ингээд татан болцсон байдаг. Гэтэ өшөө зөндөө олон монголчууд бас байдаг тий өөр хүмүүс бас байдаг. Магадгүй сонирхол нэгтэй хүмүүсээ олоогүй байж болно тий. Бид хоёр шиг ижилхэн зураг сонирхолтой эсвэл урлаг дуртай хүмүүс байж болно. Тэгэхээр тэр хүмүүсийгаа нэгтгээд нэг community болгоод ингээд танилынхаа урыг бас нэмээ те сонирхол нэгтэй хүмүүсээр өөрсдөө хүрээлүүлэх гэдэг бас бид хоёрын нэг тийм жижигхэн хүсэл байсан те. Тэгээд тэрийг ингэж бодож боловсруулж агаад яагаад бид хоёр санаачлаа тэр хүмүүсийг нэгтгэх нэг тийм орон зай event-ийг зохион байгуулж болохгүй вэ гэж бодсон байгаа. За тэгээд why not? Тийм why not те. Тэгээд бид хоёр нэрнээсээ эхлээл бодож эхэлсэн яг юу гэж нэрлэх вэ гэж бид хоёр art lab, art soul гэх те маш олон төрлийн санаанууд Sunday art гэх мэтлэн юм бодож байгаа. Art soul гэдэг нэрнээр ерөнхийдөө пайсан байгаа. Art soul гэдэг. Тэгээ та нар манай art and soul гэдэг event маань page одоо Instagram хуудас руу бас орж сонирхоорой. Удахгүй түүнийг амар идэвхтэй ажиллах болно гэж бодож байгаа. Тэгээ нэрнийхэн талаар. За тэгээд яг яагаад артын цөөл гэж одоо нэрлсэн бэ гэхээр ингээд угаасаа айгүйх болсон зураг зуръя тий. Тэгэхээр энэ угаасаа л яг урлагийн нэг хэлбэр болж байгаа. Тэгээд зөвхөн зураад зогсохгүй нөгөө булгаа төрөө хэлсэн шүү дээ. Одоо энэ нөгөө нэг дотор байгаа хүнтэйгээ ингээ ярилцах эсвэл ингээ гоё нэг тийм тайван амгалан байх гэдэг тэгээд мэдрэмж авах гэдэг нэг тийм үг байгаа байхгүй. Тэгээд тэгээд лого дараагийн алхам тий нэр тодорхой болсон. Бид хоёр логоо ингээ бас бөө юм ярьж гаргасан. Тэгээд эцэг нь болохоор минимал хэлбэртэй бай тий. Тэгээд тодорхой бай, нэрэн дотроо бай гэд томор хэлсэн байлгүй. Тэгээд бас нэг хоёр лого байгаа. Алин та нар таалагдчих. Яар таалч. Энэ болохоор бит хоёрын ингээ нөгөө гарны хээ тийм бит хоёр өөрсдөө ингээ гараа будаад тийм ингээд нөгөө хийгээ гаргаад артын цөөл гээд яг хөө циркл сонгож байгаа нь бас айгүй тийм олон утгатай. Эргэлтэй фашгүй одоо нөгөө тасралтгүй үргэлжлэх гэдэг одоо утгаар энийг сонгосон. Тэгээд нөгөө нэг артын цөөлийн тэгтээ бит хоёр баг энийгээ сонгоцоо тийм дөрвөлжинтэй. Тэгээ энэ нь болохоор яг нөгөө artistic гэдэг утгаар юм brushтэй тэгээд өнгөөр яадаг тийм цаг үеэ дагж хурих боломжтой. Тийм гээд бит хоёр бодоод энэ лагнаараа тогтсон байгаа. Тэгээд яг одоо бит хоёрын хамгийн ихний event дээр болохоор Van Gogh. За Van Gogh гэдэг Vincent van Gogh гэдэг одоо Голландын нэртэй хүн болгоны мэддэг уран бүтээлчийн The Starry Night буюу одод шүн гэдэг тэр одод шүн гэ би одоо монголоор тэгж улгаа бол энэ хартаа зөндөө намын уншсан хартаа. Тийм бүгдээ юм уншсан хичээлтэй болохоор тусалж уншиж амжиж чадаагүй. Тэгээд ерөнхийдөө одоо event ирсэн хүмүүстэй зүгээр зураг зураад суух биш. Бас энэ уран бүтээл чинь яагаад ийм алдартай юм те? Яагаад энэ зургийн онцлог нь юу юм? Тэгээд уран бүтээлчийн амьдрал, уран сайхан те тэр бүхэл тэр сонирхолтой фактуудыг бүр ингээд олон номноос түүгээд тэр хүмүүст хэрэгтэй ч гэх юм уу сонирхолтой байж магадгүй гэсэн тэр фактуудыг мөн event дээрээ та нартай ярьж өгөх болно. Тэгэхээр та нар маань гоё зурагтай болоод гэхдээ харин тэгээ дээрээс нь мөн гоё алдартай хүмүүсийг яагаад алдартай гэдгийг мэдж байгаа хгүй. Энэ зураг яагаад ийм алдартай яг юу нөлөөлөд дэлхийд даяар бүх юмн дээр хэвлэгдээлтэй хаасаагүй хүмүүс ингээл Van Gogh гэхэл ерөн зүгээр таньдаг штеп. Тэгээд яг хуу яг энэ үүднээс яагаад гэдэг асуултуудад хариулангаа ерөөсөө хамтдаа гоё ингээд цагийг гоё зугаатай юм зүг болгосон өнгөрүүлээ гэдэг юм үрээтэй. За тэгээд Van Gogh-ийн уран одоо ер нь бол зүгээр нэг Википедиагаас хайгаад олдог мэдээлэл биш. Илүү улс уртай мэдээлэл олон их сурвалжаас авсан тийм мэдээллээр та нартай бэлэг барих болно. Тэгээд бид хоёр мөн төгсгөлд нь бас амар гоё бөөн surpriseтай тэгээ юуны тулд ингээд охтууд бид хоёр ингээд хийж байгаа лээ. Тийм айгүй гоё орчин та нартай бүрдүүлэхийг хичээж байгаа. Тэгээ мөн гоё газар хийхийг хүсэж байгаа. Тэгээд та бүхнийгаа бит хоёрын event-д идэрээ
сонирхоорой. Манай пэйжийг дагаарай. Ирээдүйд мөн энэ одоо ивэнтийн дараагаар ийм контентууд уран бүтээлч хаан талаар монгол хэл дээр контентуудыг бас оруулах бодолтой байгаа учраас та нар маань мөн бит хоёрын пэйж хуудсыг бас Instagram-ыг дагаарай. Тэгээ яг одоо энэ бол ингээ манай гэрийн хоб байна. Хараа гол тарис юм асуултаа. Тэгэл амар лайв хийж байгаа шиг байна. Тэгээд асуултаа дахиад хэлсэн хичээлэх үү. За хүмүүс болохоор сая бид хоёр амуух гээд Австрид Монгол Оюутны холбоо гэдэг групп дээрээ өөрсдийнхөө одоо энэ талаар ингээд ерөнхий ихний гэсэн нэг юм мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд хүмүүс болохоор амар сонирхож байна. Амар цааш ингээд ямар амар сонирхож байна. Тэгээд асуултууд асуусан. Тэгээд тэр асуултууд нь асуултаар хариулъя гэж бодож байна. Би огт зурж үзэж байгаагүй. Гэтэ би очроо үнэхээр хүсэж байна. За тэгэхээр яах вэ гэхлээр чи үнэхээр зурж үзэж байгаагүй. Та үнэхээр зурх сонирхолтой ч гэсэн өөрийгөө аяасгүй гэж бодож байгаа бол зүгээрээ хэрэгээрээ. Яагаад тэгэхээр аяасгүй гэж байдгүй. Ер нь бол бүх авиас бол 1%, 99% хөдөлмөр гэдэг нь хүн болгон мэддэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол хүн болгон миний хувьд бол уран бүтээлчтэй тийм үстэй тий. Тэгэхээр та өөрийн гэсэн уран бүтээлийг одоо өөрийнхөө зүрх сэтгэл болон итгэл үнэмшлийг шингээгээд зураасаа гэж бид хоёр хувьдаа хүсэж байна. Тэрнээс чинь бид хоёр бол тусланаа. Зааж чиглүүлж тэгээд одоо тусланаа холноо. За тэгээд дараагийн асуулт байсан. Би ингээд бибитэй юм аа эсвэл жоох хүүхдтэй юм аа би хамт очиж болох уу? Би хүүхдэд дагуулад очимоор байна. Тэгээд гэвэл бит хоёр штэ тий яг болохгүй гэсэн юм бол байхгүй. Гэхдээ бусад ирж байгаа одоо 9 хүнийхээ одоо ирсэн одоо тэр тайван байж одоо зурж байгаа орчноо мэдрэх тий өөрөө өөртөөгөө одоо ингээд одоо юм ээжээ тайван байх тэр нөхцөлд ингээд байхаар одоо нөгөө бусад хүнд маань хүндэтгэлтэй биш байх болов гэж бодож байгаа. Тэгээд болж өгвөл өөртөө цаг гаргаад дөрвөн цагийг зарцуулаад ирвэл одоо танд ч гоё бас бид нар ч гоё хавлаа. Тэгээд хоёр дараа нь нөгөө хүүхдтэй ээжүүдтэй одоо тэр гэр бүлтэй тусад нь одоо ивент хийм гэж хүүхдэд зориулсан хүүхдийн төвшний зургууд те зориулж бас ингэж хийх бодолтой байна. Тэр үед магадгүй хэрэг бүр боломжгүй аваад хамрагдаарай гэж хүсэж байна. За тэгээд ивент маань одоо хэдэн цаг үргэлжлэх вэ гэж байгаа юм. Ивент маань 4 цаг үргэлжлэнэ. Тэгээд бид хоёр өөртөө дөнгөж сая ингэж зурж үзээд ямар формат дээр зурвал зүгээрээ гэдгийг отгоо маань зураад би зураад тэгээд ингээд үзлээ. Хэр их хэмжээний будаг орж ийн ямар формат дээр зурвал тохиромжтой байна. Хэр хэмжээний хугацаанд зурж байна гэдгээ бид хоёр өөрийн биеэр сая ингээд туршиж үзлээ. Тэгээд бараг л 4 цагт ингээд анхаарал тавихгүйгээр нам суугаад лин зурагтай болно шүү дээ. Тэгээд яг хаа зарим хүмүүс бас бит хоёр ингээд болцсон. Зарим хүмүүс ингээд нөгөө нэг анх удаа мэдээж зураг зурж байгаа юм чинь яг оригинал их хөвтэйгээ 100% адилхан болохгүй гэж болно тий. Гэхдээ өөрийнхөө хийж байгаа зүйл байхгүй юу? Сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Тэгээд одоо уран зураг яаж бүтдэм бэ гэдэг тий. Ийм одоо нөгөө нэг баа зэрэг ч гэсэн өөр дээрээ туршиж үзээд энийг мэдрэх хэрэгтэй. Тэгэх юм бол магадгүй та ингээд дараа нь зургийг илүү сонирхдаг. Энэ чи ийм тэлэмжээр зурдیں۔ Гэж бодох ч юм уу тий. Магадгүй энэ зургийг зурхад хэдэн цаг зарцуулсан бах гээд нөгөө нэг өөр уран бүтээлчийн одоо нөгөө хөдөлмөрийг нэлэх хэмжээнд илүү тийм мэдрэх хэмжээнд хүрэх ах гэж бодож байгаа. Тийм болохоор өөрийнхөө бүтээлийг голж авахгүй өөртөө бас нөгөө нэг сэтгэл хангалуун биш байж болохгүй шүү. Ер нь бол гэхдээ би бол хувьдаа итгэж जैन бүх хүмүүс маань 100% сэтгэл хангалуун гарна ах гэж бодож байна. Тэгээ ер нь бол яг одоо энэ алдартай зураг бүтээлчийн зургийг 100% дуурайж зурна гэж бол байхгүй. Тэрийг бүр зурдаг бүр ингээд тусгай мэрэгжил байдаг. Тэгэхээр бид нар бол дөнгөж анхан шатны уран бүтээлчтэй багаалахаар ямар ч лсэн бид нар тэр хүний 100% копидж чадахгүй учраас бид нар өөрсдийнхөө мэдрэмж чадварыг энэ зурган дээр шингээгээд гаргах юм бол энэ бас нэг төрлийн таны бүтээл болж хувирах юм шүү гэж байна. Мөн ямар асуулт байлаа? Асуулт байлаа. Хэлбэр тийм. Хэдэн төгрөг юм бэ? Надаас мани хэцүү байна. Бид хоёр шүү дээ. За нормал прайс шүү дээ. Энгийн одоо яг энд венд ингээд Австрт одоо зохион байгуулагдж байгаа энэ ивентүүд маань 34 евро байгаа байхгүй юу? Гэхдээ энэ дотор ямар ч уух юм багтаагүй. Бид хоёрыг болохоор бас 20 евронд багтаахыг л бүр үнэхээр хичээж байгаа. Тэгээд энд уух юм багтаагаа бид хоёр бэлэг бэлтэн. Тэгээд дээрээс нь зургийн бүх хэрэгсэл багтана. Тэгээд энэ канаас олон одоо бид хоёр байж болох бүх одоо хэрэгслийг худалдаж авсан байгаа. Тийм болохоор ерөөсөө ямар ч ашиг юм бас
хичээж байгаа. Ахыг чинь энэ ерөөсөө хамааралтай юм юу болсон юу вэ гэхээр зохион байгуулж байгаа газартаагаа бид хоёр өнөөдөр мэйл бичлцээд ингээд үзэх байгаа. Тэгэхээр ерөөсөө тэрнээс шалтгаалж байгаа. Өөр одоо юу сонирхолтой бол хэрвээ та энэ удаа ярьж амжихгүй бол хамаагүй хоёр дахиад дараагийн эвентүүдийг зохион байгуулах болно. Дараагийн шинэ уран бүтээлчтэй бүгдээр танилцах болно гэж хэлмээр байна. Биччихэ. Тэгээд ерөнхийдөө бол дараагийн хүн нь хоёр бараг л болсон. Австрийнхаа уран бүтээлчийг Густав Климтийн уран бүтээлтэй бас энэ та нарыгаа уулзуулъя гэж бодож байна. Юунд тул бид нар Австрид амьдарч байгаа юм лээ те. Тэгэхээр энэ хүнийхээ талаар илүү гоё мэдээлэлтэй, мэдлэгтэй болоод бас өөрсдийн гэсэн гараад бүтээсэн бүтээлтэй болоод бас хариулт гоё юм болоо гэж бодож байгаа. Гэхдээ юунд түрүү тэгэхээр бүгдөө Ван Гогийн ертөнцөөр аялье. Ван Гог яагаад чихээ тайрсан юм бэ те? Ван Гогийн энэ зургнууд яагаад алдартай байд юм бэ? Тэрхэнд нь юу н онцлог юм бэ? Тэр алганыг та бүхэндээ бас яг тэр эвент дээрээ хэлж өгөх болно. Ван Гог яагаад Японд амьдарсан, Ван Гогийн хайр дурлал ямар юмсыг их мэдчихлээ тийм. Тэгээд эвент басны дараагаар мөн блог орох болно. Тэгээд мөн жижиг яг нөгөө эвентэд тайлбарлаж байгаа юм шиг хэмжээний мэдээлэл биш ч гэсэн жижигэн чимэх гоё мэдээлэлтэй контент тайлбарлаж бэлдэж байна. Instagram хуудсанд оруулна. Тэгэхээр яасан байх нь? Instagram-ийн маань болоод дараа гэж байна. За Instagram-ийн ингээ харуулчих. Тэгээд Атгагийн маань Instagram-аар бас бид хоёр ямар нэгэн шин саргууд юм болох юм бол ингээд сторидаа байг хийгээ явах болно. Атгагийн стори биш Instagram, миний Instagram байна. Тэгээд мөн влогтойгоо хамт байгаарай. Тэгээд юм болгоны өмнө хад таа влогоо оруулж авах болно гэж байна. За. Starry, starry night. Paint your palette blue and gray. Look out on a summer's day with eyes that know the darkness in my soul. Shadows on the hills. Sketch the trees and the daffodils. Catch the breeze and the winter chills in colors on the snowy linen land.